Иргэн таны миний өдөр тутмын амьдрал эрх ашиг хөнгөсөн олон шийдвэрийг эрх мэдснүүд гаргаж байна. Танд тэдгээр шийдвэрийг гаргахад оролцох боломж нээлттэй байгаа юм. Үгүй бол энэ боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ? Та энэ талаар мэдээлэлтэй байна уу? Иргэний танхимд өрнөдөг энэ халуун яриа мэтгэлцээнийг бид таны бүгд авчирч байна. Цэнхэр дэлгэцийн иргэний танхим болсон бие иргэн нэвтрүүлэг 7 хоног бүрийн сав гарагтай хамтаа хамт ардчилсан төр иргэдийн нээлттэй. Би бод Монгол улсын иргэн. Би иргэн. Иргэдийн хурлын төлөөлөгч хэний төлөөлөл вэ? Би Монгол улсын иргэн. Хорооны хурал хорооны дарга үүдэд биелүүлж байна уу? Би бол иргэн гоо. Таны амьдралд шууд нөлөөтэй шийдвэрүүд хаана хэрхэн гардаг вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоо гэж юу вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу бидэнд хэрэгтэй вэ? Би бол Монгол улсын иргэн. Хариултыг бүгдээрээ хамтдаа хариу. Би Монгол улсын иргэн. Хамгийн гол нь иргэдийн оролцоотойгоор шууд хариулъя. Би иргэн нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөм үзэгчтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим боловсрол сувг телевизийн боловсрол хамтран та бүхэн төрөж байгаа. Би иргэн нэвтрүүлгийн хамгийн эхний дугаар гэхэд бэлэн болоод байна. Ард түмний төрүүлсэн ард түмний төлөөх ард түмний засгийн газар энэ дэлхийн ертөнцийн хөрснөөс арчигдан одох ёсгүй гэж нэгэн цагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Абрахам Линкольн хэлсэн байдаг. Харин ардчлал бол төгс тогтцоо биш. Харин хүн төрлөختөнд түүнээс илүү болоогүй байна гэсэн бас нэгэн гайхалтай ишлэл байдаг. Тэгэхээр өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлье. Би иргэн нэвтрүүлгийн анхны дугаараар бид иргэдийн оролцооны тухай та оролцох хэмээх сэдвийг тойрч хэлцүүлэг өргөмжлөөр илтгэсэн юм а. Би иргэн нэвтрүүлгийн зорилго бол ардчилсан нийгэмд иргэн хүн ямар хэрэгтэй төрийн бодлого шийдвэр гаргах явцад мөн нийгмийн амьдралд иргэн таны оролцоо ямар чухал үүрэгтэй вэ гэдэг чухал асуудлаар нийгэмд хэлэлцүүлэг өргөнүүлэхэд чиглэгдэнэ. Гэхдээ энэ хэлэлцүүлгээр зөвхөн иргэний эрх оролцооны асуудлыг тойрч ярих бус харин иргэдийн өдөр тутмын амьдралд хоолдож эрхийг нь хөндөж байгаа бодит жишээнүүд дээр асуудлыг ярилцах болно. Мөн энэ яриа цэнхэр дэлгэцийн иргэний танхимд өрнөж иргэн таач оролцох боломжтойгоор онцлог байх юм. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдв яригдах хүрээ болоо иргэдийн оролцоо гэж юу вэ? Жохомдан иргэний танхим гэж юу юм бэ гэсэн асуудлыг тойрон явуулах юм а. Одоо яг телевизээр бол харж ил байсан л да. Телевизээр дандаа сонсч байт шүү дээ. Боломжийн юм нэгдсэн гэж сонссон. Нээлттэй л ярилцдаг юм биш үү? Иргэдийнхаа санаа бодлыг нээлттэй чөлөөтэй авч шилждэг юм шиг байлаа шүү дээ. Хэлцүүлгийн нь бол нэг 2-3 удаа сонсч л байсан. Ингээд та бүхний өмнө өнөөдрийн нэвтрүүлэгт өргөцсөн эрхэм хүндэт зочдоо урьж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн хүний эрх иргэний оролцооны бодлогын зөвлөх сосромаа. Орон нутгийн төвшөнд иргэдийн оролцоог хангах бодлогын судлаач. Монгол улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Батчмыг улс төр судлаач аюулгүй байдал стратеги судлалаар мэргэжсэн. Иргэний нийгмийн зүтгэлтэн ламжав үндсэн хууль баталцаад гарлыг оролцуулсан. Шөнийн хайхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баясгалан толгойд хорооллын нутгийн хөгжлийн төв төрийн бүс байгууллагын тэргүүнээр ажилладаг. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв та оролцоо. Тэгэхээр би та бүхэн нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Та бүхэнд бүгдээрэнд нь өнгөнгийн картууд байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлэг бол өөрөө иргэний оролцоог ямагт тойрч, иргэний оролцоог хэрхэн сайжруулах вэ? Иргэд нийгмийг илүү сайн нийгмийг бүтээхийн тулд хэрхэн оролцож чадах вэ гэсэн асуудлыг тойрох юм байгаа юм. Би иргэн нэвтрүүлгийн дүрм. Өнөөдөр тогтож эхэлж байгаа жишгээр иргэний танхимыг хэлэлцүүлэхт 4 бүлэг, 4 тал оролцдог. Нэгдүгээр, хэлэлцүүлгийг чиглүүлж явуулах төрийн мэргэжлийн төлөөлөл болох хүн. Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд энэ үргийг тухайн хилэлцэж байгаа асуудал эрхэлсэн зөвлөх хүлээдэг. Би иргэн нэвтрүүлгийг ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимтай хамтран бэлтгэдэг учраас энэ нэвтрүүлэгт ч мөн Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхүүд ээлжлэн оролцсноо. Хоёрдугаарт тухайн асуудлыг хариуцсан ажилдаг, судалдаг мэргэжлийн хүмүүс.
Тэдний гол үүрэг нь хэлэлцэж байгаа асуудлаар мэдээлэл хийж, мэрэгжилтний байр суурь илэрхийлнэ. 3 дугаарт оролцогчид. Оролцогчид иргэний танхимын гол эзэд ба Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн салбарыг төлөөлөх иргэд байна. Тэд хэлэлцэж байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, иргэний дуу хоолойг нийгэмд түгээх болно. 4 дугаарт хөтлөгч. Нэвтрүүлгийн хөтлөгчийн гол үүрэг нь дээрх тусын үүрэгтэй оролцогчдын ярилцлагыг холбож, нэвтрүүлгийг амьдруулахад оршино. Ногоон хуудас. Дэмжсэн буюу тим гэсэн сонголтыг илтгэнэ. Улаан хуудас. Няцаасан буюу үгүй гэсэн сонголтыг илтгэнэ. Шар хуудас. Тийм эсвэл үгүй гэсэн хариултын аль нэгийг сонголгүй дундын байр баримтлсныг илтгэнэ. Тэгэхээр сасармаа зөвлөхөөс нэг зүйлийг асууя. Тэгэхээр бид өнөөдөр энэ асуудлын хүрээнд ямар зүйлүүдийг онцолж ярих вэ гэдгийг та тодорхойлж өгөхгүй юу? Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол хамгийн анхны сэдэв та оролцох уу буюу иргэдийн оролцоо гэж юу юм? Нэгдүгээр асуудал энэ иргэдийн оролцоо ямар учраас тийм чухал шаардлагатай юм? Иргэдийн оролцооны өнөөдрийн түвшин манад ямар байна? Монгол улсад ямар байна? За иргэдийн оролцоо сайн байна уу муу байна уу? Хэрвээ тааруу байгаа бол тэрийг хэрхэн сайжруулах вэ? Арга зам нь юу вэ? Гэдэг талаар бид нэр тойрч ярилцах юм. Иргэдийн оролцоо. Ардчилсан орны иргэд төрөө сонгодог, бас татвар төлж санхүүжүүлдэг учраас төрийн хэрэгт шууд оролцох хэрэгтэй. Энэ эрх оролцоогоор хангагддаг. Иргэний оролцоо бол хүний эрх чөлөөний нэгэн адил зам ёсны шинж чанарыг агуулдаг. Иргэдийн оролцоогоор ардчлал бэхжиж, сайн засаглал хөгждөг. За тэгэхээр та бүхнээс би нэг зүйлийг асууя. Монгол улсад иргэдийн оролцоо хангалттай сайн байна гэж үзэж байгаа бол та ногоон хуудсыг, за хангалтгүй байна гэж үзэж байгаа бол улаан хуудсыг, харин дундын хувилбар сонгож байгаа бол шар хуудсыг өргөнө. За та бүхэнд баярлалаа. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж тунхаглаж зорьсон байна. Тэгвэл энд байгаа зочдын маань ихэнх нь бол улаан карт өргөж яагаад одоо болохгүй байна гэдэг шийдвэр дээр хариу өгсөн байна. За та бүхэн яагаад гэдгийг тайлбарлахгүй юу? Нэг одоо жинхэнэ одоо иргэд өөрсдөө оролцож чадж байна уу юу? Одоо бүр одоо эмзэгүүлгийн хүмүүс байж л байна, ядуу зүдгүүлс байж л байна. Энэ улсуудыг ч өөрсдөө одоо оруулаад санал бодлын сонсвол яа гэм. Ингэж нэг боддог. Хоёрдугаар иргэний нийгэмд иргэдийн оролцоо гэдэг асуудал бол энэ иргэд бол одоо санал хүсэлтээр сум баг засаг захиргаанд бүхэл дээд байгууллагуудаар санал хүсэл тавьж идэг шүү дээ. Тэгээд тэрний өнөөдөр хэрэгжүүлдэг одоо дээд байгууллага шийддэг асуудал юм. Тийм учраас мэдэхгүй юм хэлээд яах вэ? Би одоо хэлээ шийдэхгүй юм чинь би энэ асуудлыг яриад яах вэ? Ийм байдлаас манай иргэдийн оролцоо нийгэм одоо яг тааруухан байгаа юм гэж бодоод байгаа. Тийм учраас бол одоо энэ иргэдийг идэвхтэй одоо оролцдог болох юм л одоо бид одоо энэ ихээр одоо бид наажих хэрэгтэй байх л да. За тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл иргэдийг бид нэр тийм үзүүлэн маягаар оролцуулахдаа бол маш сайн байна. Энийг бол маш сайн сурсан байна. Та бүхэн санаж байгаа байх. Социализм үед хурд ямар болдог байсан бэ гэвэл энэ дээр дарга нар суугаад иргэд заалан цуудаг байсан тийм үү? Одоо яадаг болсон бэ гэвэл иргэдийн зарим нь тэр энэ дээр байгаа хүмүүсийн хараар зогсдог болсон. Сонгуулийн сурчлагын үеэр ямар шүү байдгийг харж байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бол яг иргэдийн оролцоо нэгэн дардсан нийгэм байгаа юм чинь иргэдийн оролцоо бол сайжирч байна. Оролцоо бий болж байна тийм ээ. Янз бүрийн механизмууд бий болж байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ихэнхдээ тийм үзүүлэн маягаар оролцуулж байна. Тэгээд яг хэрэгтэй юм дээр оролцуулахгүй байна. Би нэг жишээ хэлчихье тийм ээ. Жишээл Улаанбаатар хотын жишээ. Улаанбаатар хотын жишээл юу гэдэг юм да одоо хөдөлмөр эрхтдэг дэмжих жил ч юм уу ийм жилийн нээлтэн дээр сүрхий оролцуулдаг тийм ээ. Тэгсэн мөртлөө манай байрны гаднах тоглоомын талбай дээр барилга барих уу, цонхыг тагласан барилга барих уугүй юу гэдгийг биднээс асуудаггүй. Тэгэхээр ийм нэг хоёр нүртэй иргэдийн оролцоо жишээлбэл би Улаанбаатар хотын хүрээнд ингэж хэлмээр байна л да. Энэ төлөөлөгчийн хувьд бол гаргаж байгаа нийслэлийн хэмжээнд гаргаж байгаа шийдвэрт оролцож чадж гэнэ гэдэг утгаараа би төлөөлөгч гэдэг утгаараа бол оролцож байна. Яг энгийн иргэн хүн бол хурлын механизмыг бид нар манай иргэд ерөөсөө хэрэгжилж ашиглаж сураагүй юм байна. Жишээлбэл манай нийслэлийн хурал бол байнгын бус ажиллагаатай байдаг. Тийм учраас бол яг одоо төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд өдөр тутмын үйл ажиллагаанд шийдвэр гаргах гол чухал шийдвэр гаргах үйл ажиллагаанд бол бас тэр болгон иргэн хүн бол оролцож чадахгүй байна гэсэн тийм. Тэгэхээр таны гол үндэслэл бол иргэд энэ оролцох боломжоо ашиглаж чадахгүй байна гэж та үндсэндээ хэлж байна тийм үү? Тий, өөрөөр хэлбэл энэ одоо механизмыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг. Ер нь бол одоо
энэ Улаанбаатар хотод баригдаж байгаа зүйлүүд энэ төр бол одоо нууцлал байна шүү дээ. Жишээлбэл дүүргийн төсөв өдр бол хэнд ч ил байхгүй. Хэрвээ ингээд сонсон гэх юм бол бараг дарга инээд хүрнэ шүү дээ, тийм ээ. Тийм учраас одоо энийг энэ дарганаар өдөрдох одоо энэ асуудлыг шийддэг хүмүүсүүдэд энийг сайн хөргөж өгөх хэрэгтэй байна. Баярлалаа. За өөр барь суурь илэрхийлэх мөн үү? За эндээс. Түрүү нэг хүн хэлжсэн да одоо гадна талдаа тоглоомын талбай барилаа гэхэд тэр нээлттэй байх асуудал бас учир дутагдaltaй байгаа байхгүй. Хичнээн одоо хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байгаа юм тийм ээ. Энэ ямар хугацаатай ямар компани хийгээд байгаа юм. Энэ одоо эцсийн үр дүн юу болох юм тийм ээ. Та одоо энэ дээрээс ямар хувь хүртэх ёстой юм. Энэ одоо тэгээ тэр нь ямар чанартай материалаар хийгээд байгаа хэдэн төгрөгийн юм хийгээд байгаа. Тэрэн дээр бол иргэд ямар нэг хэмжээгээр хяналт тавих асуудал байгаа. Одоо орон нутагт төсвийн эрх мэдээг шилжүүлэх ёстой гэдэг. Тийм байр суурьнаас хэлсэн тийм үү? Төсвийн эрх мэдэл байх шүү дээ. Тэгээд би бол арай нэг өөр сэтгэгдэлтэй явдаг юм л да. Тэрний үе гэхэлэр хүн болгон л олон нийтийн оролцоо бага байна, манай иргэд оролцохгүй байна гэдэг юм уу, тиймэрхүү өнцгөөс хардаг. Тэгээ яг миний хувьд бол сүүлийн 6 жилийн турш би гэр хорооллын иргэдтэй ажиллаж байна. Тэгээ өнгөрсөн 6 жилийн хугацаанд би нэг зүйлийг ойлгосон. Өөрөөр хэлбэл гудамжинд байгаа хүмүүс нэгдээд өөрсдийнхөө амьдрах гэж байгаа орчинг яаж тохижуулж болохын саналаа хэлдэг. Тэгээ өөрийнхөө боломжийн хэрээр оролцдог, өөрийнхөө хэмжээнд шийдвэр гаргацдаг. Гаргасан шийдвэрийнхөө төлөө хамтдаа тэмцэж байгаа тэр үйлдэл нь өөрөө оролцооны эхлэл юм байна гэж би ойлгосон. Оролцоо гэдэг бол энгийн жижиг зүйлээс эхэлж болно. Бид нэр тэр оролцоо гэдэг зүйлийг хайгаад хин нэгэн хүн бэлдээд өгөхийг хүлээх биш, өөрсдийнхөө гудамжнаас, өөрсдийнхөө хөршөөс ихсүүлээд оролцоо гэдэг зүйлийг бий болгож болт юм а гэдэг ийм нэг туршлага бол миний амьдралын одоо сүүлийн 6 жил нэлээд одоо өндөр түвшинд гарч ирж байна. 6 жилийн хугацаанд ойролцоогоор хэд орчим хүнтэй хамтарч ажиллав яг энэ оролцооны чиглэлээр? За яг 6 дүүргийн 37 хорооны 535 иргэн манай төсөлтөд хамтран ажилладаг байгаа. Тэр 535 иргэнтэйгээ бид нэр сургууль, сурталчилгаа, санал бодлоо солилцох үйл ажиллагаа, өдөрлөг, олон нийтийн арга хэмжээгээд ер нь байнга л хамтдаа байж идэг. За таны байр суурь? Би бол ногоон карт өргөсөн байгаа. За та чадчих гэж өгсөн тийм ээ? Тийм. Тэгэхээр яагаад би ногоон карт өргөсөн бэ гэхээр миний одоо яг ажилладаг, ажлын хүрээнд харьцдаг хүмүүсийн маань хүрээнд иргэдийн оролцоон дээр гарч байгаа эрэг их сайн өөрчлөлтүүд байгаа учраас одоо ногоон карт тодорхой жишээ хэлэхгүй юу? Тийм. Тэгэхээр манай төсөл бол одоо Эрдэнэт Баян хонгорч хойрт хэрэгжиж байна. Тэгээ энэ төслийн хүрээнд одоо 3 жил болоход бол иргэдийн дунд маш их өөрчлөлт гарч яг одоо таны тавьсан 3 чиглэлээр орон нутгийнхантайгаа одоо иргэд өөрсдийнхөө хэрэгцээг зөв тодорхойлж зөв одоо илэрхийлж чадсанаар бол төсвийг гаргуулж чадж байна. Бага хэмжээгээр энэ бол эхлэлийн ингийн шат. Дээр нь бол яг одоо орон нутагт гарч байгаа шийдвэрт бас нөлөөлж чадж байна. Хэрэгцээгээ одоо хэлээд энд одоо ийм зүйл хэрэгтэй байна гэд тэрийг бол шийдэхэд нөлөөлж чадж байгаа. Өөрөөр хэлбэл танихаар бол иргэд өөрөө оролцохыг хүсэх юм бол боломж байна гэж хэлэх гэж байна тийм ээ? Иргэд бол дандаа хүсэж байгаа. Яаж орох вэ гэдгээ бол ихэнхдээ тэр болгон сайн мэдэхгүй байгаа. Ер нь бол манай монголчууд хийдэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээд 70 мянган хүн байхад 70 мянгуулаа нэг нэгээрээ явж илэрхийлээд байгаа нь шийдвэр гаргадаг хүмүүстэй ч хэцүү. Тэр олон асуудлыг зэгцтэй авч үзэхэд хэцүү байгаа. Зүгээр яг иргэдэд ингэж зэгцтэй, ингэж хамтарч асуудлаа тавиа гэж заагаад өгчих юм бол ер нь маш сайн сурч байгаа шүү. За би болохоор ногоон карт өргөсөн байгаа. Яагаад гэвэл яг одоо удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс одоо удирдлагын түвшинд ажиллаж байгаа иргэд өөртөө тухайн одоо иргэдтэй мэдээлэл өгч чадах юм бол иргэдийн оролцоо бол хангалттай сайн байж чаднаа. Тийм учраас одоо миний ажиллаж байгаа түвшинд бол орон нутгийн түвшинд бол иргэд бол маш сайн оролцож байгаа. Оролцож байгаа орон нутгийн түвшинд тийм ээ? За баярлалаа. Хорооноос одоо зохион байгуулалт хог цэвэрлэхээс эхлээд ингээд иргэдэг оролцуулаад янз бүрийн арга ажил зохион байгуулах тийм. Гэхдээ та бүхэн анзаараарай энэ бүхэн бол ихэнхдээ төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байна. Хэрвээ энэ төсөл хөтөлбөр байгаагүй бол хэрэгжээгүй бол санхүүжээгүй бол манай төд өөрт нь иргэдийг оролцуулах ийм механизм, ийм сэтэл, ийм юм алга байна гэдгийг харуулж байна л да. Иргэдийн оролцооны шатлал. Иргэдийн оролцоо хөгжлийн хэд хэдэн үе шаттай хэрэгждэг. Ардчилсан системд шилжээд удаагүй орнуудын төр иргэдийн оролцоог хүлээн зөвшөөрдөгч оролцоог бүрэн хангатлаа тодорхой дамжлагуудыг туулдаг. Ихэнх тохиолдолд эхний үед иргэдийг төрийн хэрэгт оролцуулахаас татгалзсан. Дараа нь оролцуулж байгаа дүр үзүүлж иргэдтэй уулзснаа оролцоог хангаж байна хэмээн тайлбарладаг. Улмаар иргэний нийгмийн байгууллагуудын шахалтаар иргэдийг мэдээлэлээр хангаж эхэлдэг. Ингэснээр мэдээлэлтэй иргэд идэвхжиж төрийн шийдвэр гаргах явцад оролцсон.
өөр хоорондоо зөвлөлдөж хамтарч ажилладаг болно. Үүний дараа иргэний нийгмийн байгууллага төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэж, оршин суугчид хотынхоо төлөвлөгөөг боловсруулах, төсвөө баталгаад оролцож, хамтран хэрэгжүүлж эхэлдэг. Оролцож сурсан иргэд төрөө хянаж, төсвөө мөрдөж, засаг захиргааны байгууллага үнэлж, бас тэдэнтэй хариуцлага тооцож сурдаг. Эцэст нь дүгнэхэд мэдээлэлтэй иргэн мэдлэгтэй болж, мэдлэгтэй иргэн эрх мэдэлтэй болдог байна. Өнөөдрийн энэхүү одоо хилцүүлэгт маань нээлттэй хилцүүлэгт маань 24 зочин оролцож байгаа. За 16 нь улаан карт өргөсөн. За 5 нь ногоон карт, 3 нь шар карт өргөсөн байна. За шар карт өргөсөн хүмүүс гараа өрөхгүй. За тэндээс өргөсөн байна. За та яагаад одоо шар карт өргөж улаан ногооныг ногооноос татгалж байгаа? Яагаад би шар карт өргөсөн бэ гэхээр гол шалтгаан иргэний оролцоо 100% байна уу гэвэл бас байхгүй. Байхгүй байна уу гэвэл бас байгаа. Тийм учраас энэ иргэний оролцоог өөрөө Монгол улсын нийгэмд яг хөгжиж байгаа хэлбэр учраас яг шууд ийм байна гэж тодорхойлж хэлэхэд амар биш байсан учраас шар карт өргөсөн байгаа. Яагаад тэгэхээр яг өнөөдөр иргэн оролцоход мэдээллийн хэрэгцээ гэж байгаа. Мэдээлэл өгч чадахгүй авч чадахгүй нөхцөл байдал. Гэтэл иргэд мэдээллийг авч хэрэгжилж тэрийг ашиглаж чадахгүй байгаа учраас оролцоон тодорхойгүй бас байж байгаа. Нөгөө талаас мэдээллийг бас нээлттэй өгч чадахгүй бас зарчмын асуудлууд бас байгаа. Тийм учраас яг энэ иргэний оролцоог өсгий хөгжүүлэх үйл зүгээр одоо оролцож чинь оролцохгүй байх гэдгээс илүүгээр яг иргэн юун дээр оролцох юм, юун дээр саналыг нь авах юм, ямар зарчим байх вэ гэдэг тэр яг нийгэмд тодорхой зарчим байгаасаа гэдэг зүйл байж байгаа. Юун дээр яаж явах юм бэ? Тэр хүмүүс болсон болоогүй юмар зарах хийж байгаагаа зарим үед оролцож чинь гэж бодоод байдаг. Болсон болоогүй зүйл хийж байгаа яг бодтой үр дүнгүй хэрнээ ярьж байгаа зүйлээ оролцоо гэж ойлгоод байдаг тийм. Гэтэл яг хийх бодтой үр дүн юу юм? Оролцоо нь яг ямар байх юм бэ гэдгийг нийгэм тэр боловсрол тэр зүгчиг тэр хандлагыг тодорхойлоход хамгийн чухал байгаа. Тийм учраас залуучууд, оюутнууд ялангуяа залуучуудыг энэ оролцоог яаж оролцуулах вэ гэдэг тэр зарчмыг нь яг одоо л нийгэм тодорхойлж өгөхгүй бол сүүлдээ хүмүүс ярихыгээ оролцож чинь гэж бодчих үү гэдэг тийм санаа зовлтойгоо учраас шар карт өргөсөн. Өргөдөн ирсэн зочид маань сая өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. 4-5 хүн танилцуулсан. Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Батчмэг, за мөн Иргэн Ламжав, мөн Сонгоны харахын дүүргийн иргэдийн төлөвлөгчтэй хурлын төлөөлөгч Хатагтай Баясгалан манай нэвтрүүлэгт бас өргөж оролцож байгаа. Инхээр 5 хүн байр суурийг илэрхийлэхгүй юу? Батчмэг зөвлөхөөс эхлэе. За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө би өнөөдрийн ярилцж байгаа бидний энэ сэдвийн ач холбогдлын талаар богинохон зүйл хэлмээр байна. Өнөөдөр Монголын ямар ч иргэнээс та ямар улс оронд амьдарч байна гэвэл Монгол хүн болгон би арчилсан оронд амьдардаг гэж хэлдэг. Тэгэхээр арчилсан орон гэдгийг бид нар өнөөдөр ямар утгаар ойлгож байна вэ гэхээр зэрэг Монгол улс төрийн эрх барих, дэд байгууллага, арчилсан сонгуулиар сонгодог, бид нар парламентын засаглалтай арчилсан одоо институцууд ажиллаж байна, иргэдийн хуралтай байна гэх мэтийн олон зүйлээр хэлдэг. Харамсалтай нь энэ бол одоо үнэхээр том ололт боловч нэг талаас бас манай иргэд сайн ярьж байна хэлбэрийн тал нь. Юуны өмнө өнөөдөр бид нар төрийн бодлого боловсруулахад, хууль тогтоомж боловсруулахад энэ бүх асуудлууд нь бүгдээрээ иргэдийн амьдралыг хүнддэг зүйлүүд шүү дээ. Иргэн хүн оролцож чадж байна уу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт иргэдийн төлсөн татвар яаж зарцуулагдаж байна? Зориулалтаар зарцуулагдсан уу юу гэдэгт иргэд хяналт тавих ийм боломж нээлттэй байна уу? Нөгөө талаас иргэдийн оролцоо гэдэг зүйл бол ганцхан төрийн үүрэг биш. Ганцхан төртэй холбоотой асуудал биш. Төр иргэдээ оролцуулах үүрэгтэй. Яагаад гэвэл төр иргэдийн төлсөн татвараар ажилладаг, төрийн эрх барих дэд байгууллага удирдлагыг иргэд сонгож байгуулдаг. Тийм учраас төрийн үүрэг нь иргэдээ оролцуулах үүрэгтэй. Үүргээ яаж биелүүлж яах гэдэг нэг талын асуудал. Нөгөө талаас иргэн хүн өөрөө оролцохын тулд иргэн хүн өөрөө эрхээ мэдэж байна уу? Итгэх санаачлал гаргаж ажиллаж байна уу гэдэг дээр бид нар бас тойрч ярих хэрэгтэй хаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн сайн мэднэ Иргэн Ламжавгааг бол маш сайн мэдж байгаа. Та өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу? Намцуулын манайтай хэм зорилго бол иргэний нийгмийг төлөвшүүлэх гэсэн юм тавч агуулгыг хэлэх юм бол ийм байна. Тэгэхээр иргэний нийгэм төлөвшчээ гэдгийн үзүүлэлт бол юу байх вэ гэхээр одоо янз бүрийн төвшөнд гарч байгаа тэр шийдвэр бол тухайн одоо бүс нутгийн болоод улсын хэмжээнд иргэдийн одоо хүсэл зоригийн илэрхийлэл байх хэрэгтэй гэж. Тэгээд хүмүүсийн санал бол одоо баримжийг харуулж байгаа байх гэж би бодож байна. Одоо манай нөхцөл ямар байгаа вэ гэж. Энэ асуудал өөрөө хэцүү асуудал. Энэ цаг хугацаа шаардна. Гэхдээ нэг бол цаг хугацаанд болоогүй байгаамаа гэдэг алгуурлах байдлаар ажиллах ёсгүй. Одоо хянах гэдэг нэг чухал юм. Үрдэнэлтэй манай одоо
зочид бол их чухал юм ярьж байна. Хянах. Юу хянах юм? Мөнгийг л хянадаг байхгүй. Аха. Төсвийн мөнгийг л хянах асуудал. Яг энэ дээр бол бултад алдчихж байгаа. Би бүх газар хянч чадахгүй ингэж хэлж байгаа биш үү? Монголын ерөнхий нөхцөл байдал төсвийн мөнгийг хянч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ мөнгийг хянах асуудал хамгийн чухлаа. За тэгэхээр Баясгалангой хувьд та өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу? Иргэд бол ер нь бол үндсэн хуулиндаа бид одоо төрийн эрхийг баригчд гэж ингээд бидэнд ирэх байдаг. Тэр эрхийг бид ямар замаар яаж барих юм бэ гэдгийг тэр нутгийн өөрөө удирдах байгууллага гэд хуульчлаад өгсөн тэр байгууллагаараа дамжуулж барих юм а гэдгийг өнөөдрийг хүртэл иргэд ойлгож чадаагүй байгаа нь тун харамсалтай. Ямар механизмаар яаж иргэдээ сонсох юм, яаж иргэдээ оролцуулах юм гэдэг асуудал нь өөрөө айгүй ойлгомжгүй. Өнөөдрийг хүртэл тэр тогтолцоо нь ямар нэгэн тийм ээ одоо шалтгаан шалтгаануудаар хийгдэж ирээгүй. Жишээлх юм бол хууль нь болохгүй гэж яриад байгаа байхгүй юу? Хууль болохгүй гэж явсаар аваад энэ хуулиар чинь биднээс 20 жил яваад л ирлээ шүү дээ. Яагаад энэ хуулийн өнөөгийн нөхцөлд биднээс тэр тогтолцоог бий болгох гэж үзээгүй юм? Энэ тогтолцоог бий болгоод явж исэн бол магадгүй биднээс болохгүй юм олж харчаад одоо яг хуулинд энэ заалтыг оруулаад ирье. Яг энийг л одоо өөрчлөх юм бол иргэдийн оролцоо төгс бий болох гээд байна гэдгийг нэг ч оролдоогүй л аахгүй яг үнийг хэлэхэд. Тэгэхээр танаас нэг асуулт асууя. Сая манай иргэд маань 3 өнгийн карт өргөлөө тийм ээ. За ихэнх нь бол яг улаан, ногоон картууд өргөсөн. Таны хувьд хэрвээ саналаа өгсөн бол ямар карт өргөх байсан бэ? За би өөрөө бас хувь хүнийхээ хувьд бол би өөрөө төлөөлөгч гэдэг утгаараа бол иргэдэд бас одоо өөрийнхөө оролцоог бол оруулаа явж байгаа. Би өөрөө оролцоо явж байгаа гэдэг. А зүгээр ер нь бол тийм ээ иргэдийн оролцоо бол төгс байж чадахгүй байгаа. Яг үннийг хэлэхэд сая ярьж байгаа усууд дандаа төсөл хөтөлбөрийн хүрээнд л яригдчихэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл ямар нэгэн хэмжээгээр төсөл явагдаж байгаа тохиолдолд тэр төслийн хүрээнд байдаг юм уу? Эсвэл ямар нэгэн төрийн бас байгууллага, иргэний нийгмийн байгууллагын санал санаачлагаар хийгдэж байгаа ажлууд л өнөөдөр иргэдийн оролцоог хангах гэж тийм ээ явж байна. Төрийн зүгээс тэрийг яг бодитоогоор дэмжиж байгаа тийм бодлого алга. Тэгэхээр энэ дээр бол одоо иргэдийн оролцоо хангалттай байна гэж хэлэхэд бол өнөөдөр бас их учир дутагдaltaй. Тийм ч учраас биднес өнөөдөр энэ нэвтрүүлгийг хийж байгаа ах гэж би өөрөө үзэж байна. Оролцооны хэлбэрүүд 1. Мэдээлэл өгөх. Мэдээлэл өгөх нь шийдвэр гаргагчдаас иргэд рүү чиглэсэн нэг талын урсгалтай байдаг тул оролцогчдын зүгээс шийдвэрт нөлөөлөх боломж байхгүй. Гэсэн ч мэдээлэл иргэдийг идэвхжүүлж үйл ажиллагаанд татан оролцуулдаг учраас оролцооны хамгийн анхны шат болдог. 2. Зөвлөлдөж оролцоог бий болгох. Оролцогчдод санал бодлоо илэрхийлж шийдвэрт нөлөөлөх үйл явц юм. Зөвлөлдөх үйл явц нь хоёр талд харилцаагаар хэрэгждэг. Үүнд оролцогчдын саналыг асуух, сонсох, уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах бүхий хэлбэрүүд хамаарна. 3. Хамтран ажиллаж оролцоог бий болгох. Хамтран ажиллах нь оролцооны хамгийн идэвхтэй хэлбэр юм. Шийдвэр гаргагчид оролцогчдыг ажлын хэсэгт оруулах зэргээр хамтын шийдвэр гаргахад шууд оролцуулгыг хэлнэ. Иргэдээр асуудлыг шийдвэрлэж байгаа шууд оролцооны хэлбэрүүд бол төр ба иргэдийн хамтын ажиллагааны хамгийн дээд шат болдог. Сосрмаа зөвлөх маань өнөөдрийн бидний нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгэхээр таны байр суурь. За бид нар 3 гол асуудал дээр тойрж ярьлаа. Ер нь оролцоо гэж юу юм? Оролцооны талаар ойлголт нь юу вэ? За хоёрдугаарт оролцох арга барилын талаар оролцох аргаа иргэд мэдж гэнэ үү? Оролцох аргын төр мэдж гэнэ үү? Энэ боломжоор хангаж гэнэ үү? За гуравдугаарх асуудал бол тогтолцоонд бас их олон асуудал байна. Давхар тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй юм байна. Энэ бол бас хувь хүний асуудал биш юм байна гэдэг дээр бас санал нэгдлээ гэж ойлгож байна. Тэгээ би оролцоо гэдэг дээр бас нэг чиглүүлэлт өгөх гэсэн юм. Хоёр төрлийн оролцоо яригдлаа өнөөдөр. Шийдвэр гаргахад иргэдийн оролцоо болон иргэд олон нийт эвлэлтэнд нэгдээд өөрийнхөө амьдралыг оршин суугаа газраа одоо сайжруулахад оролцож байгаа төсөл хөтөлбөрийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм хоёр төрлийн оролцоо яригдж байна л да. Тэгэхээр би энэ хоёр төрлийн оролцоог бас холбож хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл иргэд нэгдээд тухайн орчноо өөрчлөөд амьдралынхаа орлогыг сайжруулна гэдэг бол энэ бол иргэдийн оролцоо мөн. А энэ оролцоонд сурсан иргэд дараа нь төрөө өөртөө үйлчлүүлэх төрийн шийдвэр гаргахад бол суралцж эхэлдэг. Энэ бол анхны шатны сургууль яах аргагүй юм. Тийм учраас иргэдийн одоо энэ бүлгүүд биднэрт асуудлаа тавьж байгаа. Бид иргэний танхим орон нутгатаа байгуулъя. Бид нар хоорондоо ажиллаад болоод энэ
одоо бидний төр засаг дэмжих хэрэгтэй байна. Тэдний гаргаж байгаа шийдвэрт бидний энэ үйл ажиллагааг тусгаж оруулах хэрэгтэй. За тэгэхээр эндээс бид юу харагдаж байна гэхээр оролцдог иргэн аяндаа бий болдоггүй юм бэ. Ялангуяа Монгол улс шиг социализмын дараах, коммунизмын дараах улс орнуудад иргэдээ оролцож сургадаг юм байна. За дараагийн асуудал бол яг харахгүй төрийн хувьд иргэдээ оролцуулах хэрэгтэй. Тэгтэл ахаад төрийн албан хаагчдыг иргэдийн оролцоонд сургаж байгаа байгууллага байна уугүй юу гэдэгт би бас та нарыг анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Ялангуяа одоо төрийн албан хаагч бэлтгэж байгаа сургууль иргэдтэй ажиллах, олон нийтэд ажиллах менежмент зааж байгаа мó. Манай төрийн тогтолцоог бас нэг хараатахаа иргэдэд үйлчлдэг тогтолцоо байна уу? Даргадаа үйлчлдэг тогтолцоо байна уу? Даргаараа үнэлүүлж цалин шийдэгдэж гэнэ үү? Иргэдээрээ үнэлүүлж цалин шийдэгдэж гэнэ үү? Ардчлалын үр шимийг оролцож чаддаг хариуцлагатай иргэн хүртэж чадна. Энэ бол ардчилсан улс орны иргэний одоо хүлээдэг өвөрмөц үүрэг гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр ардчилсан төр иргэдэд нээлттэй бие иргэн нэвтрүүлэг үргэлжилж байна. Түнэр харанхууг зүхэд суугаас ганц ч гэсэн лаасаа хэмээх иргэн сайхан үг байдаг. Тэгэхээр сая манай оролцогч маань бүгдээрээ иргэд маань өөрсдийнхөө хувь заяатай холбоотой, амьдралтай холбоотой төр асуудалд хэр зэрэг оролцож чадаж байна вэ гэдэг дээр байр суурийг илэрхийллээ. Мэдээж болж байгаа асуудлууд байна, мөн болохгүй асуудлууд байна, илүү сайжруулах хэрэгтэй зүйлүүд ч байна. Тэгвэл би одоо хоёр дахь асуултаа та бүхнээс асууя гэж бодож байна. Тэгэхээр бид асуудал байгааг ойлгож байна. Гэхдээ яаж сайжруулах вэ? Манай нэвтрүүлгийн зорилго бол асуудлыг яриад өнгөрөх биш, харин асуудлыг шийдэх гарцууд. Өөрөөр хэлбэл асуудал гэдэг бол шийдлээ хүлээсэн боломж гэсэн үг гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өөрөөсөө боломжуудыг, тэр сайн санаануудыг илэрхийлж бас хүмүүст бас ойлгуулах, тийм ээ, хүргэх, мэдээлэл дамжуулах тийм зорилготой байгаа. Бид иргэний оролцоог илүү сайн хөгжүүлж, ардчилсан нийгмийг илүү сайн төгөлдржүүлэхэд ямар арга замуудаар түрүүний хэлжсэн бэрхшээлүүдийг даван туулах вэ? Энэ тал дээр байр суурийг илэрхийлэхгүй юу? За иргэд гэдэг бол үнэхээр агуу улсууд байж идэг. Иргэд байхгүй бол мэдээж төр байхгүй. Би төрийн байгууллагын засаг дарга нарт иргэдийн оролцооны тухай сургалт явуулж өгсөн. За тэгээд тэр сургалтыг явуулахад үнэхээр манай төрийн ажилтнууд маань иргэдийн оролцоог яаж өөртөө татаж, яаж хамтарч ажиллах вэ гэдэг юмыг үнэхээр мэдэхгүй байсан, харамсалтай байсан. Ер нь бол энэ төр захиргааны хүмүүсийг бэлдэж байгаа сургуульд нь одоо энэ сургалтыг явуулаач ээ. Тэгэх юм бол одоо бас их боломоор санагдсан. За баярлалаа. Та байр суурийг хэлэхгүй. Одоо орон нутагт байгаа засаг захиргаа энэ иргэдийн оролцоог сайжруулахад одоо хамгийн төлөв зөвхөлөө гэдэг. Энэ маань төлөвлөсөн гэж мэдэхгүй байх. Энэ иргэд ер нь яаж оролцож, яаж энэ үгдийг бол ер нь тэгээд тэрээс нэлээд хөндий яваад байх шүү. За тэгээд иргэдийн оролцоо бол залуучуудыг ялангуяа иргэд оролцуулаасаа энэ иргэдийн оролцоолоос явдаг. Ган ажил тэрвтэй юм тиймээ гэд оролцож чаддгүй. Юмаа мэддгүй залуучууд алах гад байх шиг санагдаад байна. Миний бодож байгаа бол Монгол улсын хүн бүрийн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж байгаа санаа бодлоо хэлж байгаа. Ганцхан иргэдийн санаа бодол дээшээ тэр нь биелэхгүй байгаа бол хорооны засаг даргаас ихтэй дүүрэг хот их хурлын гишүүд төрийн удирдлагууд ард иргэдийн санал хүсэлтийг нэг сонсдгүйтэй холбоотой болов. Өнөөдрийн одоо иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчд маань ямар үйл ажиллагаа явуулж байгааг гэвэл одоо миний бодлоор юу ч явуулдаггүй. Тэр ганцхан иргэдийн нийтийн хурлын дарагтаа зөвсөлтөд гаруй цуц орж идэг. Тийм учраас өнөөдөр иргэд итгэвчдэггүй. Энийг өөрчлөх хэрэгтэй биш. Энийг л өөрчлөх хэрэгтэй. За баярлалаа. Би Баянгал дүргэн. Би Хагуул дүргэн. Би одоо Жингэлтэй дүргийн 11 дугаар хорооны дүргэн. Баянзүр дүрх байсан одоо Хагуул дүргүүрөө шилжчихсэн байгаа. Нөгөө даргаа сайн мэдгүй шүү дээ. Очиж сууж л байснаас бас даргаа танилцуулаад одоо энэ тэр гэж хэлсэн юм бол байхгүй. Таньдгүй шүү дээ. Мэднэ. Эмэгтэй байдیں۔ Баянзүр дүргийн иргэдийн хурлын дарга нь юм өнөхөр мэдэхгүй л. Угаасаа сурсан хуучин тогтолцоогоор л тэндээ дээрээсээ заагаад өгчих байлгүй. Тэгээ болчих байлгүй гэсэн дээрээс сэтгэлгээгээр л яваад байгаа. Үгүй мэдхгүй. Мэдхгүй. Өөр мэдээ болоогүй мэд. Ямар ч ясаа хуралцуул гэсэн хорооны идэвхний улсууд ирээд хэлэнгүүд засгийн дарга нар хэлдэг. Тэгээ очиад сууж ирсэн. Хуралд оролцож байгаагүй. Оролцож байгаагүй тиймэрхүү хурд мурд явж байгаагүй. Үнэхээр одоо иргэн хүн болон өөрсдөө сэтгэлээ гаргаад тэгээд үнэхээр энэ иргэдийнхээ хурал ингээд үнэхээр сандаа гаргаад ингээд цааш нь дээш нь ингээд дэвшүүлэх юм бол
энүүд бол уг нь өгөөж өгөөд ажил болоод явхад бол бас хүнтэй гэж ойлгож байна. За одоо нэг сар оролцсон зүйл бол да. Зөвхөн өөрийнхөө амьдралыг хөөгөөд л тэгэл яваа. Тэр засаг юу болж байгаа гэсэн нэг сайн мэддэгчгүй тэгэл ер нь оролцох хэрэгтэй л дээ. Гэхдээ тэгж оролцоод байгаа нь бол бага байгаа даа. Та бүхэн иргэдийн оролцооны тойргийг харж байна. Иргэд бүх шатны сонгуульд оролцсон төрийг танилдаг. Иргэд сонгуульд оролцохдоо нэр дэвшигчдтэй уулзсан тэдэнд санал бодлоо илэрхийлэх улс төрийн намын мөрийн хөтөлбөрт саналаа өгч сонгуулийг шударга явагдаж байгаа эсгэд хяналт тавих эрхтэй. Үүний дараа нэгэнт сонгосон төрийнхөө бүхий хэрэгт оролцох эрх нь мөн нээлттэй байх ёстой. Энэ нь шийдвэр гаргах явцаас эхэлнэ. Шийдвэр гаргалтад оролцохдоо улсын хурлын хууль боловсруулах батлах үйл явц. Засгийн газрын тогтоол шийдвэрүүд, орон нутгийн байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарах тогтоол шийдвэрүүд болон орон нутгийн төсөв боловсруулахад оролцох боломжтой. Дараа нь тухайн шийдвэрийн хэрэгжилтэд буюу худаг ухах зам засах зэрэг ажил хяналт тавих шаардлагатай юм. Улмаар холбогдох байгууллагад үнэлгээ өгөх, хариуцлага тооцогдож, иргэд оролцох учиртай. Монгол улсын хууль тогтоомж ер нь бол одоо өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоомжтой адилхан одоо зохицуулалт байгаа хэдий ч төрийн албан тушаалтнууд, төрийн байгууллагуудын ажил үүргийн хуваарьт энэ иргэдийн оролцоог сонсдог, хүлээж авдаг энэ механизм байхгүй байна. Энэ иргэдийн хурлыг ялангуяа нийслэлийн хурлын үйл ажиллагааг тогтмол болгох. Нийслэлийн хурл бол өөрөө одоо маш олон ийм хороодод хуваагдсан байдаг. Энэ хороодын үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудын холбогдох мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулаад тэр үйл ажиллагааныхын санхүүжилтийн төсөв мөнгөнд нь тусаж өгдөг ийм л одоо зайлшгүй байх ёстой. Ганцхан зүгээр тэр баг хорооны иргэдийн нийтийн хурал засаг даргын хувьд ярихад энэ бол тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай шүү дээ. Өнөөдөр 13-4 мянган хүнтэй хорооны засаг даргыг 2-300 хүнтэй баг хорооны засаг даргын ажлын ачаал ям барах. Сум дүүрэг 2 өнөөдөр адилхан байхад сум дүүрэг 2-ын ажиллах эрх мэдэл хүрээ шал 2 өөр байж дээ. Тогтолцоог бас өөрчлөх шаардлагатай байгаа. Тэгээд хорооны иргэдийн нийтийн хурлын дарга одоо тэргүүлэгчдүүд зүгээр л өөрсдийнхөө идэх оролцоогоор сонгогдож байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсээ одоо яг өнөөгийн нийгэм тэдний үг нь одоо хэрэгжээд хүрдэг, тэднэр цалин пүнлүү эрх мэдэл хэмжээ одоо тэр төрийн албыг гүйцэтгэх тэр нөхцөл боломж нь ерөөсөө бүрдээгүй. Хорооны засаг даргын хувьд ч гэсэн тэр бас одоо тэр бүрэлдэхүүнд ажиллах хүнийг томилох, хаалгах, хариуцлага тооцох, төсөв мөнгө зарцуулах, баялагийг бүтээх ийм одоо нөгөө талынхын юмнууд нь дандаа хаалттай. Зүгээр л тэр одоо хорооны засаг дарга бол ийм үүрэг гүйцэтгэж идэг тийм л байж тээ. Тэгэхээр энэ тогтолцооны хувьд бол бас харж үзэх, өөрчлөх шаардлагатай байгаа. Олон нэг хүн яваад юм бүтдэггүй. Тэгэхээр хамт олноороо бүлэг холбоодууд болоод тэрнийхээ одоо санд хүсэлтийг төр захиргааныгаа байгууллагатай холбож өгөхийн тулд одоо төрийн бус байгууллага бид байгуулад ажиллаж байна. Орхон аймгийн засаг дарга бол одоо ингээд та нар энийг итгэвчүүл, өргөжүүл, хөгжүүл бид наанаас нь одоо дэмжиж өгье гэсэн одоо ийм юм явуулж байна. Эрх мэдэл хэрэгжүүлж байгаа хүмүүс тодорхой хэмжээгээр жоохон сэтгэл зүрхээ гаргаад өгвөл хэрэгжнэ гэж та бол хэлж байна тийм ээ. За. Тэгэхээр оролцооны хоёр талд нэг талд нь иргэн, нөгөө талд нь иргэдийн төлөө үйлчилж байгаа төр байна. Гэтэл яг хөө би одоо айхтар одоо төрийн хүмүүс бол оролцоолохыг хүсэхгүй байна. Тэр гэдгийг нарийн сайн мэдэхгүй байна. Ажиллаж байгаа хүрээндээ мэдж байгаа хүрээндээ хэлэхэд бол ер нь бол одоо манай төсөл хэрэгжиж байгаа газар бол оролцоолох хүсэлтэй боловч нөгөө ажиллаж байгаа хүмүүс маань арга барилаа сайн мэдэхгүй. Жишээлбэл багийн хурал дээр маш олон ирэх юм бол оролцоо сайн байна. Гэтэл хурал дээр одоо чиглүүлэх ур чадвар тийм ээ ямар асуудлыг яаж хэлцүүлэх вэ? Тэр чиглэлээр одоо хүмүүсийг чадахжуулмаар ер нь одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол яаж оролцоог одоо тэр оролцооны одоо 5 төвшин байна шүү дээ. Мэдээлэхээс ахгүйла хамгийн сүүлд хамтын шийдвэр гаргасан 5 төвшин. Тэр төвшөнд аль аль үед нэг ажиллах вэ гэдгийг одоо хүмүүсийг сайн бэлтгэмээр байгаа. За нөгөө талаас ер нь бол иргэд яг төлөвлөлтийн шатанд орж иж хянч чадна. Бусдаар бол энэ гутал ямар үнэтэй гэдгийг мэдэхгүй байж энэ нөхөр энэ гутлын тал мөнгийг идсэн гэд одоо хянж яана гэдэг бол шудраг биш байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хүмүүс төсөл хөтөлбөрийн хүрээнд л юм байна гэж яриад байгаа юм л да. Төсөл хөтөлбөрийн хүрээнд хүмүүс их юм сурч байгаа. Ер нь энэ бол улсад үлдээх туршлага байгаа байхгүй гадныхнаас хөрөнгө оруулж байгаа. Тэгэхээр энэ төслүүдэд бий болсон сайн туршлагыг бодлогын юмд үргэлжлүүлж орон нутгийн төсвөөс улсын төсвөөс үргэлжлүүлж дэмжүүл энэ их
одоо үр дүнтэй ажил болж бодож байгаа. Тий. За баярлалаа. Ер нь би энэ иргэдийн оролцоо гэдгийг бол зоосны зөвхөн нэг тал гэж үзнэ. Нөгөө талд нь юу байх вэ гэвэл та бүхэн надтай санал нийлэх үгүй юу? Ил тод байдал юм аа. Ил тод байдал байж ээж ямар нэгэн мэдээлэл ил тод болж ээж иргэд түүнийг сонирхох нь одоо дургуйцлаа юм уу цаашаалаа илэрхийлнэ. Тэгээд хяналт тавина, оролцож эхэлнэ. Оролцоо бол ил тод байдлаас эхэлнэ. Хэрвээ ил тод байдгүйгээр зүгээр оролцоо гэх юм бол нөгөө сонгуулийн үеэр чи Ахмад Настан байна, чи Казак Бурят байна, дээлээ өмсөд ирээр сууж гэдэг шиг ийм юм болно. Тэгэхээр би бол иргэдийн оролцоог би бол хамгийн чухал арга зам бол юуны өмнө ил тод байдал гэж хэлнэ. Тэгэхээр би ганцхан жишээгээр төгсгөе л. Ягаад гэвэл би орон нутгийн жишээ хэлмээр байна. Би бол яг Архангайд ховдод амьдраагүй тийм ээ. Улаанбаатарт амьдарч байгаа учраас би энэ жишээ надад ойрхон байдгийг. Жишээлбэл та бүхэн мэдж байгаа байх. Энэ хороодын иргэдийн нийтийн хурал. Энэ бол үнэхээр аимшигтай юм байна. Энэ юу байдаг вэ гэвэл нэг намын өөрийн хурлын үргэлжил байдаг. Тэр байтугай зарлалаа хөргөдөггүй. Би өөрөө амьдралдаа анх удаа хорооныхоо хурал зуй гэж одоо санаачлал гаргасан чинь хорооныхоо хурлын зарыг нуусаар байгаад тийм ээ. Ингээд над мэдээлэл өгөхгүй болохоор надад ямар ч төрийн хэрэгт оролцох боломж алга тийм ээ. Би тэр улсын хурлын тэр том явахгүй шүү дээ. Би хорооныхоо тодорхой юмд оролцох гэдэг шүү. Тэгэхээр би юу хэлж яаг гэвэл энэ бол мэдээлэл чухал юм аа. Мэдээлэл чухал юм. Би танаас хоёрхан зүйл маш товчхон асуу. Та товчхон хариулаарай. Юу гэхээр тэр ил тод байдлыг яаж сайжруулах уу? Нэг маш товчхон. Хоёрдугаар сая 6 сард мэдээллийн ил тод байдлыг хууль гарсан байгаа. Энийг та бас сэтгүүлч хүний хувьд яаж харж байна? Яаж ашигламаар байна? За тэр сүүлээс нь эхлэхэд мэдээллийн ил тод байдлын тухай хууль маань 12 дугаар сарын 1-ээс хэрэгжин тийм ээ. Яг хэрэгжиж эхлээгүй учраас бид нарт одоо тийм туршлага алга. Үнэхээр бусад орны туршлагаас үзэх юм бол энэ бол маш чухал зүйл тийм ээ. Үнэхээр одоо төрийн хэрэгт зүгээр нэг хороо хориндоо биш. Бас төрийн хэрэгт оролцсон янз бүрийн төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцсон мэдээ гэсэн хүмүүст бол маш чухал зэвсгийг гарт натгуулж байгаа. Би энийг бол маш чухал зүйл болно гэж найдаж байна. Ер нь бол ил тод байдлыг яаж бий болгох вэ гэдэг бол энэ сая манай зөвлөх хэлж байна. Тэр шинжээчд хэлж энэ бол маш амархан. Зүгээр л шудраг бай, тийм ээ, мэдээлэлээ нээлттэй болгох. Энд ерөөсөө шинэ юм бодох хэрэггүй, тийм ээ. Гэтэл би хамгийн нөгөө ихний яриан дээр хэлсэн, тийм ээ. Манай төр маань ингээ хоёр янзын нур гаргаад байна шүү дээ, тийм ээ. Яг хэрэгтэй мэдээлэл иргэд нь өгдөггүй. Тийм учраас энэ бүх асуудалд үүсэн гаргаад байна. Тэгээд өнөөдрийн энэ нэвтрүүлгээс бас сайн санаа гарч байгаа ш. Энэ бол хэцүү биш. Энд бол хүсэл зориг хэрэгтэй. Мэдээж энд бол чадвар хэрэгтэй, тийм ээ. Тэгээ энэ бүгдийг бол юм механизм тэгээд шинжээчдээс гарч байна. Энэ талын механизм алга байна гэж. Энэ маш чухал шүү. Мэдээлэл өгөх 5 зарчим. Төрийн зүгээс иргэдэд хүргэх мэдээлэл нь төрийн шуурхай, тогтмол, хүртээмжтэй, хэрэгцээтэй, энгийн, ойлгомжтой байх ёстой. Тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг болсон нэлээд одоо дуусах төгсөж байгаа. Тэгэхээр та бүхнээс нэг асуулт асууя. Иргэний оролцоог илүү одоо сайжруулахад иргэд өөрсдөө нөлөөлөх ёстой. Иргэд өөрсдөө нөлөөлж чадна гэж бодож байгаа оролцогчд маань одоо ногоон картыг, өөрөлдөө ногоон хуудсыг ер нь бол иргэдээс нэг их шалтгааллахгүй энэ төрийн одоо хүмүүсээс шалтгаалнаа гэж бодож байгаа бол тийм ээ улаан картыг за аль аль нь шалтгаалнаа ер нь бол 50% гэж бодож байгаа бол шар картыг өргөх байдлаар бүгдээрээ санал хураая. За ингээд санал хураалт хэллээ. Шар хуудас өргөсөн хүмүүс 12, ногоон хуудас өргөсөн хүмүүс 10, улаан хуудас өргөсөн хүмүүс 2 байна. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх вэ гэхээр иргэд оролцох ёстой, иргэд нөлөөлөх ёстой, нөлөөлж чадна гэж үтсэн 10 хүн байна. За аль алийнх нь хамтын хүчин чармаалт хэрэгтэй гэж үтсэн одоо 50-50% тийм ээ. Хүчин чармаалт хэрэгтэй гэж үтсэн 12 хүн байна. Өөрөлдвөл дийлэнх нь гэсэн үг. Харин 2 хүн болвол иргэдийн нөлөөлөл харин бага. Гол нь яг тийм ээ нөгөө талын буюу төрийн нөлөөлөл маш хэрэгтэй гэж үтсэн байна. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр байр суурь хэлэхгүй юу? Энд би нэг зүйлийг онцгой үгийг хэлмээр нь энэ бол эрх чөлөөгөө мэддэггүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан байдаг гэж юм либертар үзэлтэй хүмүүсийн их том юу санаа байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар иргэн хүн ямар эрхтэй юм? Биднэрт оролцох ямар боломж байгаа юм? Оролцох боломж маань одоо нээлттэй биш бол бид нар одоо ямар замаар оролцоогоо нээх ёстой юм гэдгийг иргэд мэдэх. Энд суралцах бол иргэдийн оролцоог сайжруулах хамгийн ихний том алхам гэж бодож байгаа. Хоёрдугаарт бол бид нар тогтолцооны асуудлуудыг энд хөндөж ярьж байна. Жишээлбэл засаг дарга өнөөдөр шийдвэр гаргахынхаа өмнө иргэдийнхээ санаа бодлыг сонсдог байх ёстой юм бол засаг даргаыг одоо сонгодог тогтолцоо маань ямар байх ёстой юм бэ? За иргэдийн хурал өнөөдөр харамсалтай нь амьдрал дээр зарим талаас улс төрийн намуудын талцлын байгууллага юм шиг болчиход байгаа манай иргэд их шүүмжилдэг. Тэгэхээр иргэдийн хурал хэрвээ улс төрийн намуудын өрсөлдөөний талцлын байгууллага талбар биш иргэдийн төлөөллийн байгууллага бай гэвэл энэ иргэдийн хурлыг одоо
ямар тогтолцоогоор сонгодог болох хэрэгтэй юм бэ? Гэх мэтчлэн магадгүй бид нар тогтолцооны асуудлууд дээр нэлээд анхаарал хандуулах шаардлага гарч магадгүй. За нөгөө талаас бол гурав дахь асуудал нь бол бид нар арга механизмыг ярьж байна. Өнөөдөр байгаа энэ боломжийн хүрээнд, өнөөдөр байгаа тогтолцоо энэ эргэцсэн орчин нөхцөлийн хүрээнд иргэдийн оролцоог дэвшүүлэх боломж байна гэж манай хүмүүс хэлж байна. Хамгийн нэгдүгээр жишээ гэвэл ил тод байдал. Энэ бол одоо үнэхээр нэг талаас одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн хуралд одоо иргэдийн хурлын төлөөлөл энд өөрсдөө санаачлагтай байгаад нөгөө талаас иргэд шахаж шаардах юм бол хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлж болох ажил ил тод байдлыг дэвшлүүлэх. За мөн цаашд бол иргэдийнхээ саналыг ямар замаар одоо түргэн шуурхай авдаг байх юм. Зар мэдээгээ бид нар яаж хүргэдэг байх юм. Гэх мэтчлэнгийн маш одоо энгийн юм шиг боловч маш том дэвшлийг гаргадаг ийм арга замуудыг бас иргэд маань ярьж байдаг. Тийм учраас бид нар нэгдүгээрт одоо хүмүүсийн суралцъя, иргэний эрх оролцооны талаар одоо ойлголтоо дэвшлүүлэх их чухал. Хоёрдугаар тогтолцооны асуудлыг бид нар ярих шаардлагатай байж магадгүй. Гуравдугаарт бид нар хамгийн өнөөдөр энгийн юм шиг боловч юм одоо дэвшил гаргаж болохоор арга механизмуудыг бас сэдэж ажиллая гэсэн ийм одоо дүгнэлтүүдийг иргэд маань хийж байна. Би ч гэсэн санал нэг байна. За баярлалаа. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй бие иргэн нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд ламж байгаа та өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй. Энэ ногоон шар хоёрыг нийлүүлээд тоолох юм бол энэ бол маш өндөр проценттай байлаа. Шар бол маш бодиттой байдлыг бас илтгэж яах гэж бодож байна. Хэрвээ одоо иргэдийн жинхэнэ оролцоог жинхэнэ ёсоор дэмжихэд төрийн зүгээс санаа тавихгүй бол энэ бол ганцхан одоо иргэдийнхээ зүгээс санаачлагтай байлаа ч гэсэн энэ бол амжилтанд хүрэхэд хэцүү гэсэн одоо тийм бодол санааг илэрхийлнэ гэж бодож байна. Би тэгээд нэг жижигхэн жишээ хэлчихье. Одоо нэг манайд бол огт бүтдэггүй хоёр хурал байдгийг. За Томос нэхлүүл бүхний багийн хурал тий. Хорооны хурал гэж шүү дээ, нийтийн хурал. Энэ хэзээч болдгоо. Нийтийн хурал болж чаддгүй. Тэгээд тэр дүр зураг нь юу болдгоо гэхээр ерөнхийдөө хоёр нам төрүүлж суудл эзлээд заалаа зүрхээр нөгөөдгийг оруулахгүй гэд хаалгахах ийм урлаг нэлээд ажиглагдж байгаа. Энэ бол их муухай зүйл юм. Тэгэхээр энэ дээр бол нийтийн хурал гэдэг чинь өөрөө бүтгшгүй зүйл дээ. Сөөхөн хурал гэдэг юм байна. Тэр бол болдгоо. Тэр чинь нөгөөдгөөс жижигхэн гайгүй хурал шүү дээ. Тэр хүртэл болдгоо. Тэгэхээр энэ үргэлж юу гэдэг вэ гэхээр нөгөө олон хүнийг нэгдэр хурдуулна гэдэг нь тийм амархан ажил биш ээ. Энд бол одоо юу гэхээр дандаа одоо тийм санал хураалтын механизмыг нийтийн санал хураалтын механизмыг хэрэгжүүлэхгүй юм бол одоо ажлын нэг чухал элементэд үргэлж хохирол амсгнэ гэж би ингэж хэлмээр байна. За баярлалаа. За баясгалан сонгон нархан дүүрэг иргэдийн хурлын төлөөлөгчдийн төлөөлөгч. Тэр хүн гэдэг бол өөрөө тийм агуу том хүч байгаа байхгүй юу? Бид өнөөдөр тэр хүнийхээ хүчин зүйлийг л үнэлэх гээд энэ ч яриад байгаа. Өнөөдөр иргэдийн оролцоог чиний тухай яриад байгаа бас л хүний тухай яриад байгаа. Тэгтэл тэр иргэдийн оролцоо хинт хэрэгтэй юм. Өнөөдөр бид иргэдийн оролцоог нэмэгдүүлснээрээ төрийг буруутгах гээд байгаа юм биш. Төр би чамд туслая л гэдэг шүү дээ иргэд чинь. Хамгийн гол нь тэр л аа. Америкийн ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтээс хүн нэг удаа аава яаж сайн ярьж сурах вэ гэж асуусан байдаг. Тэгээд сайн ярина гэдэг бол өөрөөр хэлбэл сайхан ярихын хэрэг биш. Энэ үзэл бодлон илэрхийлэх, бусдаа ойлголцох, ардчлалын анхны тэр элементийг хэрэгжүүлэх нэг боломж бол байдаг. Тэгэхээр аав нь юу гэж хэлсэн гэхээр товч яар тэгээд суу гэсэн. Тийм учраас манайд нэвтрүүлэгт маш олон хүмүүс оролцож байгаа учраас бид бүхэн бас та бүхний гүйцэд ярих гэж байгаа зүйлүүд чинь дундуур нас тасалж байгаа бол уучлаарай гэж хэлмээр байна. За ингээд сурмаа зөвлөхийг сонсъё. Тэгэхээр яах аргагүй энэ бол иргэдийн хувьд бол маш их чухал асуудал. Гэхдээ оролцоо өөрөө хоёр талтай. Иргэдийн оролцоог төр дэмжихгүй бол энэ амжилтанд хүрэхгүй. Иргэдийн оролцоог дэмжих, иргэдээр хянуулах хүсэл төрд байна уу? Төрийг иргэдийн оролцоог дэмждэг яаж болгох уу гэдэг асуудлыг өөрсдийнхөө өмнө тавих хэрэгтэй байна. Тэгэхээр энэ асуултанд бол оролцогчид хариултаа хэлчихлээ гэж би харж байна. Өөрсдийнхээ туршлагаар миний маш их олзуурхаж бас цаашаач сонсон тэр зүйл бол иргэд нь эвлэлдэж нэгдээд бүтээгээд хийгээд эхлэхээр орон нутгийн удирдлагууд өөрийн эрэхгүй одоо түүнийг хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэр иргэдээ хүндэлдэг юм байна. Өөрийн эрэхгүй одоо тэр иргэдээ дэмжихээс өөр аргагүй болдго юм байна. Тэгэхээр чухам одоо бидний хүсэж байгаа иргэд бол ийм л иргэд шүү дээ.
Тэгээ би ч өөрөө тэгэж нэг уулзч юм уу тэгэж уулзах гэж явж үзсэн. Өөрөө л бүхэндээ тэгэл нэг одоо тэгмээр нэгмээр ингээл одоо хүмүүст одоо залуучуудад тэгээд туслах хэсэл гэж бодхоос тэг шууд юм ярьсан. Хэлж боломжилж байгааг. Хорон дараагаар ороод нэг юм ярихдээ за боллоо. Маргааш байхгүй. Тэгээ сумын дарга нар бол засаг дарга нар бол ер нь сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа. Жилт болох нь гэж уулздаггүй шин. Ер нь улам бол иргэдэд аваартах тэдний санал хүсэлтийг байнга авах иргэдийн хурлыг тогтмол хийх л одоо шаардлагатай болов гэж боддیں۔ Одоо тэгээ иргэдийн нийтдээ л эрх ашигыг нь илүү өөрсдөд нь ашигтай тийм л асуудыг сайн шийдвэрлэсэй л гэж хүсэж байна да. Бүх юмыг нээлттэй байлгуулаад ард түмэн маань сайхан л шүү дээ тийм ээ. Юу хийгээд хаана яагаад байгаа юм мэддэхгүй ингээл нэрээ ингээл харахгүй л байдаг ш хүмүүс чинь. Миний мэдж байгаагаар нэлээ хэд хэдэн аймагуудад за мөн дүүргүүдэд иргэний танхимд байгуулагдсан байна. Тэгэхээр зарим аймагаас нэг гомдол гардаг шүү дээ тийм ээ. Тэр нэг танхим байгуулад орчихлоо. Тэгээ ерөөсөө ингээд хилцүүлэг явагдахгүй байна гэж. За мөн Америкийн нэгдсэн улс ч гэсэн Монгол иргэд маань тэнцээ бас иргэний танхим байгуулсан байгаа. Тэгэхээр яг одоо анх иргэний танхимыг байгуулж ирсэн тэр хүсэл зорилго байгаа тийм ээ. Энэ бол 2 жил гэдэг бол маш богинохон хугацаа л та. Яг өнөөдөр одоо хүсэжсэн одоо үр дүнд хүрч эхэлж чадж байгааг уу тийм ээ. Үйл явц яг ямар төвшөнд байна. Цаашд яаж одоо хөгжүүлэх тийм одоо бодлоготой байна. Хоёрдугаарт нь хамгийн одоо том бэрхшээл ямар бэрхшээл байна. Иргэн танхимын үйл ажиллагаанд тохиолж байгаа хамгийн том бэрхшээл юу вэ? За ер нь Монгол улсын ерөнхийлөгч энэ иргэний танхимыг анх байгуулад анхныхаа хэлэлцүүлгийг зохион байгуулад хэвлэлийн эрх чөлөөний хуулинд олон нийтийг оролцуулаад санал авсны дараа нийгэмд ямар ойлголт бий болсон шийдвэр гаргагч нарт тухайлбал иргэдийн оролцоог хангах ийм амархан юм уу? Ингээд хийчдэг юм уу? Болдог ажил юм байна штэ гэдгийг ойлгож эхэлсэн, дэмжиж эхэлсэн. Тэгээ энэ дэмжлэгээрээ ч гэсэн нэлээд хэд хэдэн аймагт иргэний танхим байгуулагдсан, дүүргүүдэд бол байгуулагдсан байгаа. За сайн ажиллах нь бол сайн ажиллаж байгаа. Энэ бол иргэний танхим өнөөдөр ардчлалын оролцооны сургууль болон ажиллаж эхэлж байгаа. Иргэдийг сургаж байна. Шийдвэр гаргагч нарыг бас иргэдтэй ажиллахад бол сургаж байна. Гэхдээ харамсалтай нь зарим аймагт иргэний танхим бас зогсчиход байгаа. Нэг ажлууллаа, эхний хэлэлцүүлэг явлаа, хоёр дахь хэлэлцүүлэг явлаа, иргэд орж ирээд шүүмжилж байна. Тэр иргэдийн буруу биш. Яагаад тэгэхээр иргэд хариуцлага нэгж байна. Төсвөө мэдлийг хүсэж байна. Хянахыг хүсэж байна. Тэгэхээр орон нутгийн эрх мэдэлтэнгүүд эрх мэдлээ хуваалцахад хэцүү байна. Сэтгхүү өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй байна. Иргэдтэй ажиллах арга барилаа бас сайн мэдэхгүй байна. Олон шалтгаанаар дээр нь улс төржиж байна. Олон шалтгаанаар зарим аймагт иргэний танхим ажиллагаа болчиход байгаа. Тэгэхээр ахаад бидний зорилго бол иргэдийн оролцоо бол ямар нэгэн шоу биш тийм ээ. Энэ бодиттой үр дүнтэй байх хэрэгтэй. Энд бид суралцах хэрэгтэй. Ундаж байгаа хэн нэгний гар дээр мөрөөдөл нь хурж ирдэг юм а гэж. Харин мөрөөдлийнхэн төлөө хүн зүтгэх, чармаах, эрмэлзэх түүний төлөө зорих ёстой гэсэн сайхан үг байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ тангимд хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн бидний Монголын бүх ард түмний мөрөөдөл бол иргэд нь маш сайхан оролцсон бидний хүсэн хүлээж байгаа тэр иргэн нэгэн байгууллагдаасаа хэмээн хүсэж байгаа. Энэ зорилгын төлөө Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим боловсрол сувгдлын боловсрол төсөл хамтран та бүхэндээ бие иргэн нэвтрүүлгийн хамгийн эхний дугаарыг хүргэлээ. Өнөөдрийн бидний сэдэв та оролцох нэртэй байлаа. Ингээд танхимд маань маш олон хүмүүс хүрэлцэн ирлээ. Энд өргөдөн ирсэн хүмүүсийн онцлог бол бүгдээрээ иргэний нийгмийн салбарт амжилт олж байгаа. Өөрийн гэсэн дуршлаг хуримтлуулсан бас бусдад хэлэх үгтэй хийсэн ажилтай ийм оролцогчд байгаа. Тийм учраас би та бүхэндээ тусгайлан чин сэтгэлээсээ баяр хүргэе хүсэж байна. Ардчилсан төр иргэдийн нээлттэй бие иргэн нэвтрүүлэг энэ таны үзэл бодлон чөлөөтэй илэрхийлэх эндэр юм. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Хэрвээ та манай нэвтрүүлэгт оролцохыг хүсвэл санал бодлоо илэрхийлэхийг хүсвэл хэлэгчний дор гарч байгаа хаягаар бидэнтэй холбогдоорой. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.